За нийслэлийн засаг даргын танилцуулсан 16 мега төслийг анх яригдахаас нь ахвал өдийг хүртэлх бүх цаг хугацаанд төлөөлөгчийн хувьд дэмжиж ирсэн. Одоо ч дэмжиж байгаа. Энэ мега төсөл бол улс орны төдийгөө хотын хамгийн хөгжлийн чухал гарц гэж харж байгаа. Энийг хамгийн түрүүнд тэмдэглэж хэлье. Одоо бид яг Монгол улс Улаанбаатар хот хөгжих үү эсвэл эс хөгжих үү гэдэг ийм нөхцөл байдалтай байна гэж би хараад байгаа. Хөгжлийн суурь юу вэ гэвэл дэд бүтц. Дэд бүтц байж иж дээр нь бүтээн байгуулалтын ажил хийднэ. Энийг бүх хүмүүс мэдж байгаа. Тэгэхээр бид энэ ажлаа явуулах шаардлагатай гэж хараад байгаа. За 2024 оноос хойш 26 оныг хүртэл өнөөдрийг хүртэл ингээд улс төрийн түвшинд аваад үзэхээр нэлээд бужигнаантай байдал үүслээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж ус тосороо ч ялгарч чадахгүй өнөөдрийг хүрлээ. Тэгээ 2024 оны сонгуулиас хойш иргэдийн хувьд төрд итгэх, улс төрчдөд итгэх итгэл нэлээд доошоо унлаа гэж харж байна. Энийг бас хүн болго хүлээн зөвшөөрөх байх. Тэгэхээр бид ард түмэнд амлахдаа Улаанбаатар хотын хөгжлийн дэд бүтцийг шин түвшинд аваачна. Ажил хийн, хамгийн гол нь ажил хийн. Дээр нь хот улсаа хөгжүүлэн том төслүүдэд хөдөлгөнө гэж амласан. Тэгэхээр энэ мега төслүүдэд бид нар ямар ч байсан цааснасаа газар дээр буулгаад хийх ёстой гэсэн энэ байр суурин дээр бол төлөөлөгчийн хувьд байгаа гэдгийг хамгийн түрүүнд хэлмээр байна. За хотын даргаас хоёр зүйл тодруулж асууя. Нэгдүгээрт Монгол улсын засгийн газраас улс оронд хэрэгжиж байгаа, хотод хэрэгжиж байгаа мега төслүүдийг ирэмблэнэ гэж мэдгдсэн. Тэгэхээр таны танилцуулсан 16 мега төслийг ирэмблэх, аль нь магадгүй төрүүлж хэрэгжих, дараагийн игнэнд аль төслүүд нь тавигдах ч юм уу, иймэрхүү зохион байгуулалтанд орсон байгаа юу? Энийг нэгдүгээр тодруулж асуумаар байна. За хоёрдугаарт мега төслүүдтэй холбоотой нийслэлээр том бүтэц ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бүтцэд нийт хэдэн байгууллага хичнээн гадна дотны нарийн мэргэжлийн ажилтан албан хаагчид ажиллаж байгаа талаар бас мэдээлэл өгөх зүйтэй байх. Яагад гэвэл эдгээр төсөлтэй холбоотой тодорхойгүй мэдээллүүд гарахад зөвхөн нийслэлийн засаг даргын тамгын газар энэ ажлуудыг гардаж хийгээд байгаа ч юм шиг мэдээлэл нийгэмд явдаг. Тэгэхээр энэ дээр нарийн мэргэжлийн баг ажиллаж байгаа. Тэгэхээр энийг бас хотын дарга тодорхой танилцуулж өгөх зүйтэй байх. За дараагаар нь санал гэх үнийг зүйл хэлмээр байна. Өнөөдөр иргэдийн дунд ч тэр хот улсын хөгжлийн хамгийн чухал 16 мега төсөл асуудал хилцэгдэж байна. Өнөөдөр энэ танхимд нийслэлийн иргэдийг төлөөлнө гэж ам өчөг өгөөд сонгогдсон 45 төлөөлөгчөөс хэдэн төлөөлөгч байгааг хурлын дарга бас харж байгаа бах. Тэгэхээр би бас хурлын даргад цаашдаа төлөөлөгчдөө даргын асуудал ярихаар идэвхтэй орж ирдэг биш. Нийслэлийн чухал асуудлууд яригдахад тогтмол суудаг. За дээр нь ер нь чухал биш асуудал иргэдийн урлаар орж ирэхгүй штэ. Тэгээд дээр нь төлөөлөгчийнхөө эрхээ ярьдаг шигэ үүргээ биелүүлдэг ийм байдлаар төлөөлөгчтэй идэвхтэй хуралд нь суулгаач ээ гэсэн ийм саналыг бас гаргамаар байна. Дээр нь яг нийслэлийн 9 дүүргийн засаг даргаас хідэн энэ зааланд сууж байгаа юм бол энэ асуудлыг бараг чуулган болгон дээр өнгөрсөн хугацаанд ярьдаг штэ. Тэгээ ийм том чухал ажлууд танилцуулаад ингээд хилцээд байж хат ийм хариуцлагагүй ханддгаа хэдүүлээ болмоор байна. Би 6 дахь жилдээ нийслэлийн иргэдийн уралд төлөөлөгчөөр сууж байна. Байнга хуралдаа суурж эрсээ бүрдүүлдэг цөөхөн л төлөөлөгч байдаг шүү. Тэгэхээр энэ дээр хариуцлагатай ханддаг болмоор байна. За оюун зуул төлөөлөгчтэй санал нэг байна. За би хариулт өгч хөө. За оюун зуул төлөөлөгчийн асуултанд хариулъя. Бид ерөөсөө энэ төслүүдэд ирэмблэхдээ хамгийн нэгдүгээр агаар орчныг бохирдлыг бууруулах буюу Улаанбаатар хотыг гэр ороолыг орон сууцжуулах төслүүдийг нэгдүгээр ирэмбэнд тавьж байгаа. Тэгээ энэ зөвхөн сэлбэ гэдэг төслөөр манайхан иргэд бас ойлголт аваад байгаа шиг байна. Энэ сэлбээс гадна би түрүүн танилцуулгад дурдсан толгойд дэд төвийн ажил, дэд үтсийн ажил бараг 40% хүрээ явж байна. За ханы материалын орон сууцжуулах ажил 2 үе шаттай, эхний үе шатны газар чөлөөлөл, дэд үтсийн ажил бүрэн дууссан. Гүйцэтгэгчийн шалгараад энэ хувь өөрсдөө санхүүжүүлээд барилга угсралтын ажлаа хийн. За Баянголын аманд орон сууцны том хороолууд босч байгаа. Солонгосын Эгзийн банкны санхүүжилттэй 2008, хувийн санхүүжилттэй 2000 айлын орон сууц бас баригдаад явж байна. За Баян хөшөө
бүтээн байгуулалтын ажил, барилга эхний ээлжийн 110 барилга ингээд ашиглалтанд орцсон. Одоо энэ наадмын дараа 480 орчим айлын орон сууцны хороол орно. За энийг барихтай холбоотой энэ 4000 орчим айлын орон сууцыг барихтай холбоотой санхүүжилт нь ур амьсгалын өөрчлөлтийн ногоон сан дээр 95 сая Америк доллар, EPC төсөл хэрэгжүүлэгч нь өөрөө 90 сая доллар, за санхүүжүүлэгч ногоон банк нь 90 сая доллар, за ингээд Азийн хөгжлийн банкнаас 50 сая долларын буцалтгүй тусламж гэдэг явна. Энэ төслийг бид удирдахгүй байгаа. Хөгжлийн банкны дэргэдэх DBM Asset Management энэ төслийг удирдах явж байгаа. Бид зөвхөн газар чөлөөлт хийх үүргээ хүлээж байгаа. Дараа нь ашиглалтанд орсны дараа борлуулалт хийж уг орлогыг газар чөлөөлтийн санд төвлөрүүлэхээр ингээд явж байгаа. За мөн одоо дам даржаа дэд төвийн дэд үтсийн ажил одоо бараг 71-2% явж байгаа. Одоо энэ жилээс эхлээд бид нар яг төлөвлөсөн байр шил дээр газар чөлөөлтийн ажлууд хийгдэнэ. За сэлб үргэлжлээд сэлб 2 гээд урагшаага 17-гийн уулзуур буюу одоо дарих руу явдаг шин зам хүртэл хайлаас чингэлтэй салдаг уулзуур дээр бид нар хүртэл газар чөлөөлтийг хийхээр төлөвлөөд нэг 150 орчим газар чөлөөлт хийхээр төлөвлөөд ажиллаж байна. За шараад дэд төвийн ажил бол бас явж байгаа. Эхний ээлжийн 110 одоо орон сууцны барилга энэ одоо 5-6 сартаа багтаж усын комисс ажиллана. За мөн дараагийн 480 айлын барилга угсралтын ажил явж байгаа. Үргэлжлүүлээд бид нар тухайн орчинд нь төлөвлөлтийн дагуу газар чөлөөлөх ажлууд хийж байгаа. За энэ бол 1-р эренбийн ажил. 2-р эренбийн ажил бол төвжирлийг бууруулах асуудал. Төвжирлийг бууруулах чиглэлээр бид нар одоо та бүхэн мэдж байгаа 1-р эренбинд туулыг тавьсан. За 2-р эренбинд нь тойрог хурдны замыг тавьсан. 3-р эренбинд нь бид нар Таранбай төслийг тавьсан. 4-р эренбинд нь метро төслийг тавиад ингээд үе шаттай л ингээд ажлууд явж байгаа. Зүгээр саяхан Монгол Улсын ерөнхий сайдын албан даалгавраар 5 сарын 31-ээс хойш төрийн худалдаа авах ажиллагааг одоо үргэлжлүүлэхгүй гэдэг ийм чиглэл өгöd байгаа. Бид нар бас тодруулах авах шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл бүр 1 сар зарлагдсан хүсэлт өгөөд олон улсын нээлттэй тендерүүдээр сунгаж байгаа. Тэгээд 5 сарын одоо 27-8-нд нээгдэх энэ төр ажлуудыг яах вэ, хэрхэх вэ? 31-ээс хойш нээгдэх ажлуудыг хэрхэх вэ гэдэг тал дээр одоо ийм тодруулгууд авч ажиллая, эцсийн шийдвэрээ гаргая гэдэг ингээд ийм байдалтай явж байгаа гэдгийг хэлье.